цоцгоны үзэгчдээ та бүхэн аядахтай сайхан өнгөрүүлж байна уу? 10 ихэр чөлөөт зөвлөлөөс бэлтгэн хүргэдэг Эньюс мэдээллийн хөтөлбөрийн мягмар гарагийн дугаар эхэлж байна. Эхний мэдээ өнөөдөр шуурхай хурал хуралдлаа. Хурлын эхэнд мэдээ шуурхай удирдлагын төвийн даалгавчээр 11.1 дугаарын утсанд ирсэн иргэдийн санал гомдол түүний шийдвэрлэлийн талаар мэдээлэл өглөө. Дам аймгийн статистикийн хэлтсээс гаргасан аймгийн 2014 оны нийгмийн эдийн засгийн хөгжлийн дүнг танилцуулсан юм а. Өнгөрсөн 2-7 хоногт төлөвлөгдсөн ажлуудаас шалтгаалan шуурхай хурал хуралдаагүй. Тиймээс өнгөрсөн хугацаанд даалгавчээр 11.1 дугаарт ирсэн иргэдийн санал гомдол нэлээд их байна. Тухайлбал 1-р сарын 5-наас 16-ны хооронд мэдээ шуурхай удирдлагын төвд 88 иргэн хандаж гомдол саналаа илэрхийлсэн байна. 10 ихэр сумын төв бараан зах дээр ил задгаа худалдаа 8 эрхэлдэг иргэд машины төвжирэл зохицуулын тухай асуудлууд тогтмол мэдээ шуурхай удирдлагын төвд ирдэг байна. Үүний дагуу холбогдох газруудаас тодорхой арга хэмжээнүүдийг авдаг хэдий ч иргэдийн гомдол санал тасрахгүй ирсээр байгаа юм. За мөн иргэд худал мэдээлэл өгөх тохиолдол гарч байгааг албаны хүн мэдээллийн үеэр онцолж байсан юм а. Яг одоо хүнсний аюулгүй байдлын тухай хууль ил задгаа худалдаа эрхэлж байгаа хүмүүст хамааралгүй байд юм уу гэж иргэд хандсан. Өөрөөр хэлбэл хүнсний аюулгүй байдлын тухай хуулийн хэрэгжилтийг газар дээр нь шалгаж торгуул тодорхой арга хэмжээнүүдийг авч байсан. Гэтэл ил задгаа худалдаа эрхэлж байгаа хүмүүстэр энэ хууль огт хамаардаггүй юм уу? Энэ одоо ямар учиртай юм бэ гэсэн байдлаар хандсан тохиолдол гарсан байгаа. Тэгэхээр 12-ын 5-ны газраас бол холбогдох байцаагч 4 хоногийн хугацаатай ажилласан. Одоо дахиад 4 хоногийн хугацаатай хяналт шалгалт хийхээр үргэлжилж байгаа. Гэхдээ яг энэ үед бол ил задгаа худалдаа эрхэлж байгаа цагаан хэдэд зарж байгаа хүмүүс бол байхгүй байна л гэсэн мэдээлэл өгсөн байж байгаа. За байгаль орчны газрын чиг үүрэгтэй холбоотой энэ Зүүн Баялаан сумын нутагт байгаа энэ хуурайнд аваа хавцгай цагаан залаа туслангийн өвөр хэсэг сүрт зүрхийн даваа зэрэг газруудын ой мод бол нэлээд сүртгэгдсэн байна. Энэ талаар ер нь одоо хяналт шалгалтыг сайжруулж тодорхой арга хэмжээ авах хэрэгтэй байна. Энэ бол маш их онцгой анхаарал татж байгаа гэсэн асуудал гарсан байж байгаа. За өнгөрсөн 7 хоногт байгаль орчны газар мэргэжлийн хяналтыг холбогдох хүмүүс газар дээр нь очиж ажилласан. За тэгээд хяналт шалгалтыг бол дахиж одоо бас нэлээд тодруулж мэргэжлийн одоо бусад байгууллагуудын хүчийг авч дахин шалгах ёстой учраас энэ удаагийн одоо шуурхай дээр бол бүрэн шийдвэрлэгдэж мэдээлэл өгөх боломжгүй ийм шийдвэрлэлттэй байж байна. За боловсрол соёлын газрын чиг үүрэгтэй холбоотой асуудлууд бол мөн л одоо нөгөө л нэг мөнгөтэй холбоотой, багш нарын ёс зүйтэй холбоотой асуудал бол гарсан хэвээр л байгаа. За гэхдээ энэ сургууль дээр нэг өнгөрсөн 7 онд сурагчдын амралт тохиолдсонтой холбогдуулаад 1-р сургууль дээр төлбөртэй давталгууд хийгдэд байна гэсэн. Гэвч сургуулийн захиргаанаас бол холбогдох шалгалтыг хийгээд төлбөртэй давталгаа огт хийгдээгүй гэсэн. Тэгэхээр энэ дээр бол бас зарим иргэд одоо мэдээллийн худал одоо мэдээлэл өгсөн байх магадлалтай байна гэсэн ийм асуудал гарсан байгаа. Тэгэхээр цаашдаа бол бидний зүгээс энэ худлаа мэдээллийг өгөөд байгаа энэ иргэдтэй бас ямар байдлаар хариуцлага тооцох вэ гэсэн асуудал бас нөгөө төрийн албан агчид маань бас гаргаад байгаа. Тэгэхээр энэ бол бас бидний хувьд бас нэг огт хайж болохгүй анхаарах ёстой асуудлын нэг болоод байгаа юм болов уу гэж ийм дүр зураг харагдсан. За бүсийн онцлогын эмчилгээний төвийн захим одоо бүртгэл дээр номер тараалтын байдал ер нь л тасрахгүй бас ирсээр байна. За тэгээд бүсийн онцлогын эмчилгээний төв бол одоо их л олон байдлаар цагийн хуваараа өөрчилж их л олон хэлбэрээр ажиллаж байгаа боловч энэ дээр бол иргэдийн бухимдал ер нь тасрахгүй байна. Гэхдээ бүсийн онцлогын эмчилгээний төв дээр бас талархлууд ирж байгаа. Мэргэжлийн хяналтын газрын чиг үүрэгт хамааралтай энэ оюуны ундраа сургуулийн өвдийн цаг хөтөлбөр дээр хяналт шалгалт хийлгүүлэх шаардлагатай байна. Хүүхдэд өгч байгаа хоол бол одоо тийм эрүүл ахуйн шаардлагад нийцэхгүй байна гэсэн гомдол ирсэн. За үүнтэй холбоотой мэргэжлийн хяналтын газар ажиллаад нийтдээ 5 төрлийн албан шаардлагыг хөргүүлсэн байж байгаа. За үүнд бол яг гол зүйл нь бол хоолны одоо нэр төрлийг одоо олон байл олшруулах холбоотой гол зүйл гарсан. За түүнээс биш бусад одоо асуудал дээр бол харьцангуй тийм томоохон зөрчил бол гараагүй. Тэгээд эцэг эхчүүдэд тайлгнадгүй ийм асуудал бол гарсан байж байгаа. За Эрдэнэт булганы цахилгаан түгээх компанитай холбоотой мөн одоо тоолорын заалтыг андуурч бичсэн асуудал бас гарсан байж байгаа. Тэгэхээр энэ асуудал бол бас л одоо энэ гэрлийн байцаагч нарын ажлын хариуцлагын асуудал бол ер нь тасралтгүй л одоо
явсаар байгаа. За өнгөрсөн оны 12 дугаар сард уг нь бол энэ талаар нээлттэй хилцүүлэг хийхээр төлөвлөсөн боловч бас цаг хугацааны хувьд зохион байгуулалтын хувьд бас боломжгүй байсан учраас хилцүүлэг бол хийгдээгүй. Тэгэхээр оны одоо эхэнд бол энэ чиглэлийн хилцүүлэг хийгдэхээр төлөвлөгдсөн байж байгаа. За 9 дугаар багийн бүрхийн тэнцвэр байгаа айлуудын тогийг залгаж өгөх асуудал удаашралтай байна гэсэн. Тэгэхээр энэ дээр бол мэргэжлийн байгууллага уг нь бол тухайн гүйцэтгэгч компанид одоо цаг хугацааны хувьд нэлээд шаардлага хургуулж байгаа боловч энэ асуудал одоо хүртэл хүлээлттэй. Тэгэхээр энэ айлууд бол тоггүй одоо хэвээр байна гэсэн ийм асуудал бас нэлээд давталтайгаар ирсэн байж байгаа. За өрхийн эмнэлгүүдтэй холбоотой 2 өрхийн эмнэлэг дээр төвшиг дөлгөө 2 дугаар багийн өрхийн эмнэлэг дээр бас эмч совилогчдын ёс зүй ажлын хариуцлагатай холбоотой өвчтөнд тухайн одоо иргэнд үйлчлэгийг одоо түргэн шуурхай үзүүлээгүй шинжилгээ өгөхт нь аваагүй гэсэн ийм асуудал гарсан. Тэгэхээр энийг бол эрүүл мэндийн газар дээр нь одоо шалгаад холбогдох зөрчлийг илрүүлж хариуцлага тооцох арга хэмжээг авч ажилласан байж байгаа. За иргэд нөгөө банкнаас зээл авах гэхлээр малын тоо мэдээлэл санд ороогүй байна. Энэ ажлыг одоо шуурхаж болдоггүй мө гэсэн асуудал тавигдсан байж байгаа. За тэгэхээр ер нь бол малын тоо жил болгоны 2 дугаар сард одоо бүрэн захим хэлбэр чиглэж ордог учраас 2 дугаар сард одоо орно гэсэн ийм хариултыг иргэнд өгч ажилласан байж байгаа. За улсын бүртгэлийн эд хөрөнгийн бүртгэлийн дасгын хамт олонд бас шуурхай үйлчилсэнд талархаж байна гэсэн талархал ирсэн. Тэгэхээр өнгөрсөн 14 хоногийн хугацаанд бол бас харьцангуй цагдаа, улсын бүртгэл, бүсийн онцлогын амжилтны төвөд төрийн захиргааны болон үйлчлэгээний байгууллагууд дээр бас талархлууд ирж байгаа нь бас арай онцлогтой байлаа. Аймгийн статистикийн хэлтсээс аймгийн эдийн засаг нийгмийн хөгжлийн 2014 оны статистикийн тоо мэдээллийн дүнг товч танилцууллаа. Хүн ам, төсөв санхүү, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үн, хөрөнгө оруулалт, нийгмийн халамж, хөдөө аж ахуй, аж үйлдвэр, барилга, худалдаа үйлчилгээ, гэмтэргийн гаралт, боловсролын салбарын дүн мэдээ гээд нэлээд хэдэн чиглэлээр мэдээлэл өгсөн юм а. Аймгийн засаг даргын зүгээс статистикийн дүн мэдээн дээр нэг зүйлийг онцлон хэллээ. Тэрээр аймгаас шилжин явагчдын хажуугаар нэлээд иргэд буцаж ирж байгаа эерэг үзүүлэлт харагдаж байгааг онцолсон юм а. Сүүлийн үед Улаанбаатар хот бусад газар руу шилжин явсан иргэд буцаж ирдэг тохиолдол нэлээх бий болоод байгаа. Ер нь иргэдийн дунд нэг хандлагыг жоохон өөрчлөх хэрэгтэй байгаа. Улаанбаатар хотод очиод яаж амьдрахаа мэдэхгүй байж хоосрохоор Улаанбаатар явдаг нэг юм уу зуршил нэг хэсэг байсан. Одоо тэнд очиод газар алгадах юм байна гэж ойлгоод буцаж ирдэг. Эндээ бас бололцооны хэмжээгээр амьдраад иж болох юм байна. Хөдөөр нутагт, иргэд нутагтай, тухтай амьдрах нөхцөл бүрдэж байгаа юм байна гэд ийм нэг эерэг үзүүлэлт бий болж байгаа юм. Манай дарга нар ч гэсэн иргэдэд бас ийм ойлголт өгж өгөх хэрэгтэй байгаа юм. Манай иргэд чинь хот руу очичулан сайхан болчих юм шиг ойлгоод байгаа юм. Тэнд амьжиргааны өртөг ямар үйлээ гэдгийг бол их сайн ойлгуулж хэлж юмэр байгаа юм. Тэгээ хотод очиод газар алгадаа балраад ирэхээр буцаад ирдэг нэг юм юмнууд. Зарим нь нэрлэхэд буцаж ирж чадахгүй тэгээд эндээ дампуурлт яваад гэж байгаа. Тийм учраас бол энийг бол зөв ойлголтыг анханаас нь мэдээж та нар яах вэ амрагсад найз төхөд гээд олон хүн бас наашаас хөдөлж шилжиж байгаа. Энэ дээр их улс хууртай олон талаас нь ботож ирээдүгөө харж хөдөлж явах хэрэгтэй байгаа юм шүү. Энэ бол энэ жилийн статистик мэдээндээ гарч байгаа юм бол Улаанбаатар хот бусдаа аймагуд руу шилжсэн хүмүүс буцаж ирж байгаа юм үзэгдэл харагдаж байгаа юм. Хойчин бол буцаж ирж байгаа сая эндээс харахад шилжсэн 3100 буцаж ирж байгаа нь 2000 бусдаа аймаг болон хотоос манад шижиж ирж байгаа нь 2393 байгаа. Баланс бол их ойртсон байгаа юм. Хойчин бол бараг буцаж ирэлт нь бол бараг маш цөөхөн 1000 дотор байдаг байсан. Өнгөрөх онд манай аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүн 15 орчим хувиар өссөн үзүүлэлт ажиглагдаж байна. Гэсэн ч энэ нь албан ёсны дүн биш юм. Албан ёсны дүн ирэх 5 дугаар сард гарах юм байна. Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт нь хөдөө аж ахуй, тэр дундаа мал, газар тариалангийн өсөлттэй холбоотой гэдгийг аймгийн дарга хэлж байна. Шинжлэх засгийн газар огцорч шийдлийн засгийн газар байгуулагдсан үйл ажиллагаагаа эхлүүлээд байгаа. Шинэ засгийн газар байгуулсантай холбоотойгоор зарим бүтцийн өөрчлөлтүүдийг хийсэн. Үүний хүрээнд засгийн газрын 8 дугаар тогтоолыг гаргасан байна. Тус тогтоол 4 агентлагийн бүтцийг өөрчлөх шийдвэр гаргасан байна. Үүний дагуу аймгийн 4 агентлагийн удирдлагаас эхлээд нэр усыг өөрчлөх, шинэ бүтэц зохион байгуулалтанд оруулах ажлыг хийж байна.
Өмнө нь засгийн газрын 2008 оны 64-р тогтоолоор аймгийн засаг дарга нарын дэргэдэх хилцээгийн агентлагуудын бүтэц бүрэлдэхүүнийг тогтоосон байсан. Харин шийдлийн засгийн газар байгуулагдсанаас хойш яамдын хэмжээнд бүтэц зохион байгуулалтыг хийж үүнийгээ дагаад аймгийн засаг дарга нарын дэргэдэх хилцээгийн агентлагийн бүтцийг өөрчлөх шийдвэр бүхий 8 дугаар тогтоолыг гаргажээ. Тус тогтоолын дагуу яам нь татан буугдсанаас шалтгаалan соёл спорт аялал жуулчлалын газар татан буугдаж, үндсэн чиглэлд нь 2 салж өөр агентлагуудад шилжихээр болж байна. Мөн аж үйлдвэрийн яам байгуулагдсантай холбоотойгоор үйлдвэр хөдөө аж ахуйн газар, хүнс хөдөө аж ахуйн газар болон өөрчлөгдөж 2008 онд байсан биеийн тамир спортын газар дахин бий болж байна. За ингээд сая засаг даргын 8 дугаар тогтоолгоор засаг даргын дэргэдэх агентлагуудыг шинээр тогтоосон байгаа. За 4 агентлагт бол үндсэндээ өөрчлөлт орсон, бусд нь хэвээрээ байгаа. Соёл спорт аялал жуулчлалын газар гэж засгийн газрын тогтоолоор яам байгуулагдсан засгийн газрын тогтоолоор байсан агентлаг татан буугдсан. Яам татан буугдсан учраас агентлагээс татан болгосон. Ингээд соёлын чиг үүрэг нь боловсролын газар очиж байгаа. Энтэй холбоотойгоор боловсролын газар бол энэ нэгдэх өдрөөс эхлээд боловсрол соёлын газар болж байгаа. Боловсрол соёлын газар. За ингээд бас шийдвэр гаргаж бид Самбуян даргаыг боловсролын газрын даргаас чөлөөлж боловсрол соёлын газрын даргаар томилсон байгаа. За байгаль орчны газар гэж байсан. Байгаль орчны газар дээр соёл спорт аялал жуулчлалын газрын аялал жуулчлалын чиг үүрэг ирсэн. Энтэй холбоотойгоор байгаль орчин аялал жуулчлалын газар байгуулагдаж баясгалан дарга, байгаль орчны газрын дарга чөлөөлөгдөж боловсролын газрын дарга байгаль орчин аялал жуулчлалын газрын дарга томилогдсон. Үйлдвэр хөдөө аж ахуйн газар гэж байсан. Үйлдвэрлэлийн чиг үүрэг нь үйлдвэрийн аж үйлдвэр яам руу яваад хүнс хөдөө аж ахуйн чиг үүрэг үлдсэн. Энтэй холбоотойгоор засгийн газрын тогтоолоор хүнс хөдөө аж ахуйн газар гэж бий болсон. Мөн үүн дээр үйлдвэр хөдөө аж ахуйн газрын даргаас цэдэн балжирыг чөлөөлж хүнс хөдөө аж ахуйн газрын даргаар томилсон байгаа. За соёл спорт аялал жуулчлалын газрын даргаас Төмөн жаргал даргыг чөлөөлсөн. За биеийн тамир спортын газар гэж шинээр байгуулагдсан. Биеийн тамир спортын газар гэж. Хуучин 8 онд байсан газар. Энэний даргын төр үүрэг гүйцэтгэгчээр Төмөн жаргал даргыг томилоод байгаа. Хойлоо нөгөө спортын хүн байх хэвээр цаашдаа сонгогч оруулалт явуулна. Тэгээ ийм өөрчлөлт орсон бусад засаг даргын дээрх агентлагууд ямар нэгэн бүтцийн өөрчлөлтөнд ороогүй хэвээрээ явж байгаа. 1-р сарын 1-ээс эхлээд шилэн дансны хууль хэрэгжиж эхэлж байгаа. Төрийн сан нэгдэхээр шилэн дансны хууль хэрэгжиж эхэлнэ. Манай дарга нар энэ засгийн газраас шилэн дансны хуультай холбоотой ийм ихтгэл гарсан байгаа. Хууль түүний дагуу засгийн газрын хэд хэдэн журам гарсан байгаа. Энэ журмыг эмгэтгсэн энэ эмгэтгэлийг авч тайлбар маягт гаргах, мэдээлэл өгөх, танилцуулга хийх бүх юм энэ одоо эмгэтгэл дээр байгаа. Энийг авч маш сайн судалж хэрэгжүүлээрэй. Шилэн дансны хуулийн дагуу мэдэхгүйгээсээ болоод хариуцлага тооцоолчих юм байхгүй. Хариуцлага нь маш их өндөр. Шилэн дансны хуулийг зөрчсөн тохиолдолд нэгдэх арга хэмжээ нь хамгийн бага арга хэмжээ шүү дээ. Хамгийн бага арга хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэндээ тэнцэх хэмжээний торгуулийн арга хэмжээ гэж. Тэгэхээр 192 мянгаыг 100 дахин үржүүлэхээр хэд болох вэ? 19 сая болж гэнэ. За. Зөвхөн одоо юу гэдгийг нийтэд мэдээлэх ёстой зүйлийг л мэдээлэггүй байлаа гэж бодох тул нийтэд мэдээлэх ёстой зарлага мэдээлэггүй тохиолдолд тэгэл саяны 19 дор ч буучна гэсэн үг шүү дээ. Хоёр дахь нь ажлаа чөлөөлнө гэж хэлдэг шүү дээ. Тэм учраас хариуцлага өндөртэй
ийм одоо хууль хэрэгжиж эхэлж байгаа учраас манай дарга нар энэ эмэгтэйглийг авч бүгдөө маш сайн судлах хэрэгтэй. Та нар бол бүгдөө төсвийн шууд захирагч нар. Төсвийн шууд захирагч бол хөрөнгө зардаг хүмүүс. Хөрөнгө зардаг хүмүүс. Төсвийн ерөнхийлөн захирагч бол та нарын үйл ажиллагаанд хяналт тавьж арга хэмжээ тооцдог хүмүүс. Тийм учраас бол төсвийн шууд захирагч нарт хамгийн хэрэгтэй юм бол энэ эмэгтгэл байгаа шүү. Дурван агентлагт бүтцийн өөрчлөлт гарсан ч ажилчин албан агчид халагдах, цомхтголд орох зэрэг асуудал үүсэхгүй. За хаштаг ажил үргээхээ хүрээнд чигүүргээ дагаад өөр агентлагуудад шилжин ажиллах юм байна. Товчхондоо нэр ус хаяг байршлал өөрчлөгдөж байгаа хэрэг юм а. Энэс мэдээлэл хөтөлбөртэй хамтдаа ирхэн үзэгчид авахындаа баярлалаа. Дараагийн мэдээллийг хүргье. Улс даяараа 3 сая дахь иргэн түүний чацуутангуудыг тодруулах ажилд анхаарлаа хандуулж байна. За манай аймагт 3 сая дахь иргэнтэй холбоотой бэлтгэл ажлыг зохион байгуулах ажлын хэсэг тэмдэглэдэ ажиллаж байна. За ажлын хэсгийн мэдээлэлээр бол 3 сая дахь иргэн өнөө шөнө буюу 1-р сарын 20-оос 21-нд шилжигшин төрөх магадлалтай гэдгийг хэлж байна. Аймгийн зүгээс орон нутагтаа тодорсон 3 сая дахь иргэн эсвэл түүний чацуутанд 2 өрөө байр өгөхөөр төлөвлөж байна. Үндэсний статистикийн хорооны мэдээлэлээр Монгол Улсын хүн амын тоо 2014 оны 12-р сарын 31-ний байдлаар 2,995,949 болж өмнөх оныхоос 2.2% өссөн. Төрсөн хүүхдийн тоо 2014 онд хамгийн их буюу 82,839-т хүрч өмнөх оныхоос 3.8% өссөн үзүүлэлттэй байгаа. Монгол Улсын 1 сая дахь иргэн 1962 оны 2 дугаар сард төрсөн бол 2 сая дахь иргэн 1988 онд мэндэлсэн байдаг. Тухайн үед 2 сая дахь иргэн түүний чацуутнаар хот хөдөөд 25 хүүхдийг тодруулж байжээ. Харин Монгол Улсын 3 сая дахь иргэн төрөхөд тун бага хугацаа үлдээд байна. Өөрөөр хэлбэл ажлын хэсгийн мэдээлэлээс үзвэл өнөөш нь 3 сая дахь иргэн болоод түүний чацуутангууд төрөх магадлал өндөр байна. Үүнтэй холбоотойгоор ажлын хэсгийн зүгээс бэлтгэл ажлуудыг нарийн зохион байгуулж байна. Төрсөн хүүхэд бүрийн цаг минут бүрээр нь бүртгэж үндэсний статистикийн хороонд хүргүүлэн ажиллаж байна. Мөн түнчлэн аймгийн төрөх болоод бусад цөмдийн бүх төрөх тасгийн цагийг үндэсний статистикийн хорооны цагтай тааруулжээ. Аймагуудаас бүх мэдээлэл үндэсний статистикийн хороонд очино. Ус мэдээллийн дагуу 3 сая дахь иргэн болон түүний жацуутангуудыг үндэсний статистикийн хорооноос тодруулж нийтэд зарлах юм байна. Бүх эрүүл мэндийн төвөд, сумууд эрүүл мэндийн төвдөр төрж байгаа хүүхдийнхээ мэдээллийг бид нэр одоо 7 хоногийн хугацаатаагаар сая одоо авч эхэлсэн. Бүсийн ажиллагаа хэвсгийн төвдөр төрж байгаа хүүхдийн тоо эдгээр бүгдийг авч байгаа. Тэгэхээр энэ одоо төрж байгаа хүүхдүүдийн яг одоо төрсөн өдрийн цаг минутын одоо маш сайн бичиж авах хэрэгтэй байна. Энэ мэдээллийг бид нэр одоо нэгтгээд мөн одоо эрүүл мэндийн газар нэгтгээд тэгээ одоо өдөр болго одоо тэр өгсөн мэдээллийн баталгаажуулаад гар ус зураад тамга тэмдэг таваад ингээ үндэсний статистикийн газар төлж байгаа. Үндэсний статистикийн газар бол статистикийн одоо гэлцээрэн дамжуулаад энэ мэдээллүүдийг авч байна. Өнөөдрөөс эхлээд бол үндсэндээ ер нь 6 цагийн зайтай мэдээллийг авч эхэлж байгаа. Тэгэхээр бол ер нь бол зүгээр 3 сая иргэнийг бол урьдчилсан одоо тооцоолороо бол 19-өөс 20, 20-оос 21-ний шинэ үе одоо ер нь бол тун одоо төгсгөө гэж ойлгож байна. Тэгэхээр яг тэгвэл энэ мэдээллүүдийг үнэн зөв өгөх юм бол тэр мэдээлэл нь үндэсний статистикийн газрын програмд өдөр ингээд цаг минутаар шивэгдээд ингээд бол үндсэндээ тэр улсад бол шууд тодорхой юм байна. Тэгэхээр бидний гол анхаарах нэг зүйл нь юу гэхээр тэр үндэсний статистикийн газраас өгч байгаа мэдээлэл Улаанбаатар хотын одоо тэр авж байгаа цагтаа тааруулах. Тэгэхээр бид нар бол одоо бүх сумынхаа эрүүл мэндийн төвөд бүсийн ажиллагааны хэсгүүдийнхээ төрөх засгуудын цагийг бол яг ингээд тааруулсан байгаа. Бүр электрон хэлбэрээр тааруулсан. Тэгээд тэрийг бол цаг минут одоо сүүлдээ бүр магадгүй дойлоор ч юм хэмжих юм одоо байж магадгүй. Тэгэхээр өнөө өдөр одоо өвдөөс хойш сахвалаа бид нар бол нэг 2 цагийн зайтай ч юм уу мэдээг авах гэж ойлгож байгаа. Тэр нь бол үндсэндээ одоо 3 сая гэрэг бол одоо төрөх төгсөж байгаа маа гэдэг одоо мэдээлэл бол ирж байгаа маа. Магадгүй өнөөс нь 29-өөс 21-ний шинэ шилжих нь Монгол Улсын 3 сая гэрэг төрж магадгүй. Энэ мэдээллийг бол авлаад үндэсний статистикийн газраас албан ёсоор орон даяар улсад төрсөн дээрээс нь аймагуудад төрж байгаа үүч зутангуудыг албан ёсоор зарлах юм байна. 3 сая дахь иргэн төрсөн өдөр мэндэлсэн бүх хүүхдүүдэд засгийн газраас 3 сая төгрөгийг тэтгэмж үзүүлэх, нийслэлийн 9 дүүрэг 21 аймаг тус бүр 3 сая дахь иргэнээ тодруулан орон сууц буюу түүнтэй тэнцэх мөнгөн шагналаар шагнахаар засгийн газраас шийдвэрлэсэн. Үүний дагуу аймаг орон нутгийн зүгээс 3 сая дахь иргэн болон мэндэлсэн хүүхдэд 2 өрөө байр өгөхөөр шийдвэрлэсэн байна. За аймагтаа баригдсан хамгийн анхны 10 давхар орон сууцны 10 давхарт 2 өрөө байр өгөхөөр төлөвлөд байгаагаа энэ дашрамд онцолсон юм а.
та бүхэнд орон нутгийн мэдээллийг хүргэлээ. Үргэлжлээ та бүхэн интернет мэдээ хүлээн авч үзнэ.